Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар хамтран элдв шүпийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номын нийтийн банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтээр хамтран ажиллана. За мөн кафе Баскучи хамтран ажиллах болно. За өнөөдөр бол пүрв гарагт бид нар үйлчлэгээ гэдэг сэдвийн хүрээнд ярьдаг. Хаана ямар үйлчлэгээ байна вэ? Тэр талаар шипиг хаваалцдаг байгаа. Өнөөдрийн үйлчлэгээ за ерөнхийдөө бол хүмүүст их юу гэдгийг содрон сонсогдож магадгүй. Яагаад гэвэл ойрд бид нар ерөнхийдөө PC буюу personal computer за яг талаар ер нь ярьсангүй. За гэхдээ энэ нь бол яг өнөөдөр бол яг зөвхөн personal computer ч биш л те. Laptop те эднэрийг бол бас оруулна. Тэгэхээр өнөөдрийн сэдв бол компьютераа хаана засуулж байна вэ? Яг үнэ. За ингээд бодоодсэн чи айгүй хацтай юм байна. Ажил дээр одоо компьютер дээр ямар нэг юм асуудал гарах юм бол манай баахан инженерүүд шүү дээ. Инженерүүдэд удаа засуулж байна. Гэрт компьютер дээр асуудал гарах юм бол нөхөртөө хэлээд засуулж байна. Тэгээ ерөөсөө ойрын хэдэн жил компьютер засвар ерөөсөө ороогүй юм байна. За танах гэрт ямар компьютер байна? Гэрт болохоор хоёр зүгээр ноутбук л юм. Тийм тусдаа эргэлдэг өөртөө ингэсэн ноутбук те. Тэгээ тэн дээр ямар нэг асуудал гарлаа гэж бодох юм бол эсвэл ямар нэгэн програм суулгах шаардлагатай ч юм уу те. Эсвэл нэг жоохон тиймэрхүү юм байна гэх юм бол зөвөр нөхөртөө хэлчин. Тэгэл манай нөхөр засаал өгчин. Эсвэл авч явал янзлуулчин гэдэг ч юм уу те. Ийм байна. За манад бас нэг хоёр ноутбук байна. Хоёр ноутбукнаас гадна яг миний нөгөө нэг суугаад ажиллаа хийдэг, бичгийн ажиллаа хийдэг. Тийм нэг компьютер байдаг, персонал компьютер байдаг. IS-3 муур полоо хаашаа бол та тийм. Юу шүү, их эртний компьютер, ер нь бол асар эртний компьютер. Тэгээ яг нь миний хэрэгцээг хангаад байгаа. Тэгээ ямар ч байсан нэг интернетэд орчхоод тэгээд нэг ингэдэг юмаа шивж мөнхөд бол зовлонгүй ажиллаад байгаа учраас нэг ч тэгээд нэг за энийгээ сольчи молчи гэсэн бодол байхгүй. Тэгээл байж л байдаг. Тэгээ одоо хөрхийн амтныг тэр чинь ингээд өндөр настай болохоор өвддөгчгүй юм шиг байгаа юм. Тэгээд одоо нэг өвдлөө нэг програмын шинжилэлт инээ тэр юм нэхэж л байдаг. Би тэгэл хараагүй юм шиг царайлал тэгэл байж тэгэл нэг тийм л юм байна. Өөр нэг хөсрөө хийсэн юм уу? Тийм. Гэхдээ би чи өмнө бүр юутэй байсан юм штэ. Нөө нэг интернет кафе ажиллуулж исэн хүн шүү дээ. Интернет кафе ажиллуулж исэн хүн. За тэр үед бол ерөөс байнгын нэг машина байнга ухаж идэв хүн гэдэг шиг байнгын компьютер авах нь за ерөнхийдөө нөө сүлжээ муутай байсан лангаар холбогддог балай үе байсан шүү дээ. Тэгээд лангийн проблем байнга гараастай байнгын л нэг тэр лангийн асуудалтай. Нэг бол тэгэл энд ч нэг юмны сенс нь гацчиж тэнд ч нэг юмны ингэч тэгээ энд ч нэг юм вирус ороод юм ажиллагаа болчих ингээл байнга л одоо компьютер засварлуу гүйдэг байла. Тэгээ бас нэг хитэн дүүтэй болцсон нөөдөлийг хүрээд иргээ дуудчихдаг байла. Ингэж л явсан да. Тэгээ одоо ер нь манайхан компьютер гэртээ ямар компьютертай байгаа юм те. Компьютер дээр юу хийж гин? Ажиллаа хийж гин үү, тоглоом тоглож гин үү, яаж хийж гин? Ямар нэг асуудал гарч гин үү? Тэгээ нөгөө нэг тоглоом тоглодог хүмүүсийн хувьд чинь компьютер ч амар чухал юм биш тахаа. Яг ингээд манай нөхөр нь тиймэрхүү компьютер зардаг байхгүй. Тэгэхээр бүр ингээд яозоор нь ийм байх тийм гэл ялангуяа одоо яг нэг юм 20 гарч байгаа 20-оос нэг 25 насны хүүхдүүдийн хувьд ерөөсө гангараа компьютер олчих. Тэгээ нөгөө нэг сэлбэг хэрэгслэр нь би ядаж яхад нь яг сайн детальчилж мэдгүй маа зүгээр хажуунаас нь сонсоход бүр нөгөө нэг контр тоглоход зориулсан өөрөө юм байна. Өөр тоглоом одоо тоглоход ямар дэлгэцнүүд нь тэгээд энэ жихвч нь компьютерийн гар нь маус нь тийм баг. Тэгэл яг нөгөө нэг хурд мурдны сипу хард мард гээл цаана зөндөл юмнууд байгаа л да. Тэгэхээр одоо хэдүүлээ өнөөдөр бол гэртээ ямар компьютертэй байгаа юм? Лаптоп байгаа мó, персонал компьютер байгаа мó? Тэрийг эвдэрсэн үед нь яаж засуулж байна? Дууддаг хүн байгаа бол дууддаг хүн чинь хэр сайн засж гин хэр сэтгэл хангалуун байдгийг ямар уцтай хин гэдэг хүн байгаа юм. Одоо тэр хүндээ бас туслая л да юм чинь тийм үү. Нэг бол сэтгэлийн үгээр хэлье. Тийм нэг бол одоо ийм юу байгаа. Ийм одоо нэг засварын газарт бол байнга засуулж байна. Тэдэн жил болж байна. Тэнд байдаг юм аа. Компьютер ландын тэдэн давхарт байдаг юм аа ч тийм үү. Ингээд яг яри. Тэгээ энэ нь бол нөө гэртээ компьютертай бусад хүмүүс ингээд нэг асуудлыг ойлгохгүй байгаа хүмүүс байгаа бол тэд нарт маань бас
дэм боломж бидтэй гэж одоо хэлтвш бидээ ийм одоо сэдв оруулж ирлээ. Ааха. Тэгээ компьютер нь нөгөө гэртээ байгаа компьютер нь ямар нэг асуудал болоод ингээд нөгөө ашиглахгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Яац юм бол заа нэг үзүүлээ да, заа нэг дуудъя да гэж яваад байдаг. Тийм хүмүүст бас сэдэл болоод компьютерыг янзлуулаад ашиглах болчих юм билүү тий. Тэгээ би ингэж үзлээ хаа. Сайн нөгөө үнгүүгээс компьютер засвар үйлчлэгээ гэдэг зэсрүү н ороод за ер нь дуудлагаар ирдэг юм хүмүүс ямар хүмүүс эдийн ямар хүн нааштай байдаг ингээ үзлээ. Одоо сүүлийн үед яг ингээ компьютерыг форматлах ч юм уу тий, програм суулгах зүгээр энгийн үйлдэлүүдэд алсын занаас үйлчлэгээ үзүүлдэг болсон. Одоо компьютер хооронд нь холбож байгаа л тэгээл нөгөө цаан сууж байгаа үйлчилгээ үзүүлж байгаа хүн чинь шууд нөгөө таны компьютертэй холбогдоод энийг нэг тэрийг нэг ингээл нэг 20-30 минутын дотор форматлаад ч юм уу 20-30 минутын дотор таны хэрэгцээтэй програмыг суулгаад ч юм уу өгч штэ тий. За иймэрхүү үйлчилгээнүүд бол байна. Тэгээ алсын занаас компьютерт хандах засвар үйлчилгээ одоо жишээлбэл 25,000. Тий. Юу яадаг байлаа штэ. Одоо нэг ингэ хэдэн дисктэй нөхдөд байдаг байлаа штэ. Офис суулгаж өгдөг, компьютерийн форматлаад офисын суулгаад өгчдөг. Тэгээд интернетийн тохиргоог нь хийгээд өгчдөг. Тэгээд нэг одоо юу гэдэг юм Photoshop ч гэдэг юм уу, нэг бол ингээд нэг хэд хэдэн програмуудтай те. Бас нэг дээр нь баахан кино дуу муутай. Тэрийгээ суулгаад өгч нь бас те. Тэрийгээ суулгаад өгч. Тэгээд бас нэг хэдэн тоглоом суулгаад өгчдөг. Тийм нөхдүүд байдаг байлаа. Одоо яг ингээд нөгөө персонал компьютерийн үе ерөнхийдөө мултрах гэх. Гэхдээ хэрэгэлсээр л байгаа л да. Одоо жишээл манай офис бол тэр чигээр л персонал компьютертэй байж байгаа бид нар. Тэгээд компьютер чинь тухтай л та. Тийм, илүү одоо юу гэдгийг ядчил найдвартай. Тийм. Гэж боддог. Тэгээд одоо тэгээд гэрт чинь байгаа компьютераа та яаж ашиглаад байна вэ? Хэдэн оны ямар компьютертэй байгаа юм бэ? Над шиг ийм өвгөн компьютертэй хүмүүс байгаа л ахаас. Байгаа штэ. Манай эмигийн нөгөө миний сурагч байхдаа ашиглаж байсан, ээж дээр ашиглаж байсан бүр мэдгүй. Би тэр одоо хичнээн нэг нь мэдгүй. Ямар ч байсан бараг одоо хаашаа хэдийн 15 жилийн өмнөх компьютер юм уу? Teams дэлгэцтэй юу? Тийш айгу 6 дэлгэц мэлгэцтэй. Одоо харин team компьютер байсаар л байна тийм ээ. Бага. Хэрв team компьютер ашиглаж байгаа хүмүүс байвал ядад дэлгэцийн сольчгоор ашигладаг болохоос ч юм бол байж л байгаа. Эмигийн нөгөө ингээд нэг юм телевизийг нөгөө бүтээчдэг байсан шүү дээ. Тэр шиг яг тэгдэг байсан шүү дээ. Компьютерийг чинь гоё бүтээчдэг. Компьютерийн ширээ гэл хүн болгон компьютерийн ширээ гэртээ авч тавиал компьютерийн ширээ хайх маях чинь нэг юм нэг лаг хүн шиг санагддаг та. Компьютерийн ширээ ямар ширээ дээр өмөр ямар лаг гарав гэж харж барддаг байсан. Тэгээ би сүүлд нь бол ойлгосон шүү дээ. За компьютерийн ширээ бол тэ ингээд гэрт бас нэг зай эзэлдэг лайл болд юм шүү гэдгийг ойлгосон. Тэгээд нэг юм гоё том ширээ тавиад тэрэн дээр компьютераа байрлуулад хажуугаар янз янзын юмнуудаа ингээд сайхан зэрэгцүүлж өрөөд бүх ажлынхаа юмнуудыг нэг ширээн дээр тавиад тэгээ санаа амарсан да тэр компьютерийн ширээг шууд л одоо нэг актер нэг хоёр нугал салгаж хаяал тэгэл хогийн цэг дээр тавьж нэг чөтгөрлөм танилцуулж нэг санаа амарсан. Манайх компьютерийн ширээтэй болж байгаа хэвчээ амар гоё байсан шүү дээ. Ээж ингээл тухайд одоо 15 6 жилийн өмнө ч юм уу компьютер ингээл анх худалдаж аваад амар үнэтэй авч байгаа шүү дээ. Тухай тэнгүүтээ бүр хот руу захиж нөгөө компьютерийн ширээ авахулж ирсэн. Тухайд одоо 250 кейборд тавьдаг давцсан ингээд давтаж гарч ирдэг. Тэгээд ширээг нь авсан чи дагалдуулаад нөгөө маус тавьдаг пад бэлгэлцээ. Тэгээд тэрийг ингээ 250,000-аар захиулаад ингээд баянгарт авч байгаа хгүй. Тэгсэн чи имээ чи ямар гоё ингээ тэгээ битэр нөгөө компьютер ширээтэй болсон чи имээ юу яаж ин хүүхдүүдээ милаж ингээ дурсалтын тэр нөгөө дэлгэцийг нь юу яадаг тийм юу бүтээлэг ойж өгч ийсэн мөхгүй юу. За. Би ч бүр ингээд өста баг 286 мурга гэдэг арайч тийм байсан ч юм уу гүч мэд. Бид нар ч яг 486 гэдэг үлээ те тэнчэнээс л ихсэн шүү дээ. Тэгээ тийм үеэс нь компьютертай зүг зуралдаж өстой нөө ийм том дэлгэцтэй байхаас нь ингээл тэгэл одоо ингээ гоё ийм супер дэлгэцүүдтэй болтол нь компьютер хэрэглэлээ те ер нь. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлөе. Хамтран ажиллагчаар Номын Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт төсвөрөөр хамтран ажиллаж байна. За Монгол улсад санхүүгийн секторт банк бус санхүүгийн байгууллагууд маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Уламжлалт зээл, санхүүгийн төрөөсөө үйлчилгээ, за үүн дээр нэмээд финтех буюу санхүүг технологитой хослуулсан бүтээгдэхүүн нэвтрээд байна. Хэрэг та зээл авахар шийдсэн бол энэ олон сонголтууд дундаас Номын Unity банк бус санхүүгийн байгууллагыг сонгох нь ухаалаг сонголт болно. За яагаад гэдгийг нь тайлбарлаж өгье. За нэгдүгээр зээлийн хүү. Өнөөдөр авч байгаа мөнгөнийхөө үнийг бид ирээдүйд буцаан төлөхтэй хүү болгон өгдөгөө. Тиймээс
Өнөөдрийн мөнгөө маргаашийн мөнгнөөс илүү үн цэнтэй байлгахад хамгийн бага хүү танд санал болгодгоороо Номин Unity банк бус санхүүгийн байгууллага бол ялч явахгүй ухаалаг сонголтын нэг байгаа юм. За дараагийн нэг зөвлөл нь бол мэдээж уян хатан нөхцөл. Та авч үзээлээ өр биш өр өгөөжтэй санхүүгийн хөшүүрэг болохын тулд илүү урт хугацаа мөн илүү уян хатан нөхцөлтэй байх нь мэдээж тэгвэл Номин Unity банк бус санхүүгийн байгууллага эдгээрийг санал болгодог нь мөн л ухаалаг сонголт болох болно гэсэн. Тэглэв яах вэ? За хүмүүрийн санхүүгийн нөхцөл харилцаа адилгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол мөнгө өсөхийн тулд хөрөнгө оруулж хадгаламжинд байршуулж байгаа нэгэн байхад амьдралын ая тухай бодоо зээл авч байгаа хүмүүс ч гэсэн мөн байна. За тэгэхээр Номин Unity банк бус санхүүгийн байгууллага танд яаралтай хэрэг болох бага хүдээ 400 сая хүртэлх 30 сарын хугацаатай үл хөдлөх автомашин барьсаас нь шуурхай зээлийг 400 сая хүртэлх 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээлийг мөн хэрэгцээт бараага авах хэрэглээний зээлээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн үйлчилгээг ч гэсэндээ үзүүлж байна. За энэ бол мэдээж бас ухаалаг сонголт байх болно тийм ээ. За яг үнэ. За та доорх салбарууд дээр ажлын өдрүүдэд бол 9-оос 20 цаг хүртэл амралтын өдрүүдэд 11-ээс 20 цаг хүртэл ажиллаа тараад бүр амралтын өдөр ч гэсэн очоод OmniWay application зээлийн аппликейшныхаа зээлийн гэрээг хийхээс гадна хүссэн санхүүгийн үйлчилгээ газар дээр нь шийдвэрлэн авах болцоотой. Чингэлтэй дүүрэг улсын ихтлгүүрийн 4 давхарт Баянзүрх дүүрэгт бол 24-р хороо дааг хүрээ захын хойд талд байрлах автотрейд төвийн 2-р давхарт Хаан уул дүүрэгт Номин United ихтлгүүрийн 2 давхарт 3-4-р хороо буюу Баянгол дүүрэгт Номин ихтлгүүрийн 4 давхарт Сонгон хайрхан дүүрэгт 32-р хороо автоталтааны зохицолбор буюу шинэ автцахын B103 тодод бол Номин Unity те банк бус санхүүгийн байгууллага байгаа шүү. За 7799 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аман 7799 Facebook-ээс Номин Unity гэд хайхам аль биесны хуудаснаас нь та бүхэн мэдээллийг авч болно. Манай нэвтрүүлэгтээ Номин Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтаагаар хамтран ажиллаа. Баярлалаа. 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд нэгдлээ. За нэг комент уншаад хаяа. Касиорын гэсэн маань компьютер эвдрээд илүү шипийн нэвтрүүлэг дээр компьютер хаанаас авах вэ гэсэн сэдв оруулаад өгөөч гэж бичиж гэж бодож исэн юм аа гэсэн маань. За тэгсэн энэ жаргалт байгаа гэж болохоор ажиллаа хийж хай кино үздэг нэг Apple ноутбук байна. Хүүгээрээ тохиргоо энтрийг нь хийлгэх гэсэн өөрөө өстө мэдгүй болохоор илүү дотомор нь оролдож янз бүр болохгүй мөрөөрөө л байдаг даа гэсэн маань. За өөрөө цацдаг да YouTube гэж сайхан багш байна шүү дээ манайхаа. Харин YouTube-аа үзэж чадахгүй болчвол яах юм те. Тэр үед нь гар утснаасаа YouTube харж байгаа засчих юм болов. Магадгүй. За тийм л юм байна да те. Тийм YouTube дээр гэхдээ нөгөө одоо яг ингээд хүмүүсийн хувьд хідэн настаасаа гэдгээсээ хамаарад YouTube-ыг ашигладаг хүмүүс байна, ашиглахгүй хүмүүс байна. YouTube ороод хайлаач гэсэндээ тохиргоонуудыг дагаад хийж чадах хүмүүс байна, чадахгүй хүмүүс байна. Ойлгох хүмүүс байна, ойлгохгүй хүмүүс байна. Ихэнх компьютерийн тохиргоонууд бол дандаа англи хэл дээр байж байгаа. Тэгээ англи хэл дээрээс түүнийг дагаж хийнэ гэдэг бас тэр болгон хүмүүст боломжтой биш байх. Тийм. За тэгэхээр яг энэ тохиолдолд засварчин дууддаг. За засварчин дуудахдаа та дуудлагаар дуудаад гэртээ авчир засруулж гин эсвэл компьютероо бүр ингээд хэрэг болгож авч яваад аль нэг газар засварын төв дээр аваачиж гин үү. Одоор нь засварын төв гэвэл компьютер ландаас өөр тийм том засварын төв хаа байд юм уу? Компьютер ландаас өөр том засварын төв байд юм уу? Одоо байдаг л байлгүй дээ. Энэ тэмдгүүл компьютер засвар гэж байдаг юм шүү дээ. Компьютер моол байгаа шүү дээ. Тэр застсан болов уу? Застдаг байх. Тийм бах нэрээ тийм. За манай хөө гадаад амьдардаг. Тэндээсээ л миний ноутбукийг форматлаад өгчдөг штэ. Амар болсон штэ. Team Viewer гээд програм байдаг юм а. Тэрийг ашиглаад гэж байна. Team Viewer-ээр хандаад нөгөө цаанаасаа таны компьютерт нэвтрээл таны компьютерыг удирдаал ингэ тэгин хүний сайхан суулгаад өгчнө. Компьютерийн ширээ зарна гэдэг. Оо утсан тасарчлаа. За 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлал холбогдно. Компьютер молд очиж засуулдаг гэсэн байна. Тэгвэл засвар байд юм бэ тийм дотор? Тий. Тэгэхээр одоо бол нөгөө PC засвар гэдгээс гадна лаптоп засвар тий бас нэлээд их болсон баха. Тий. Юу штэ. Одоо нөгөө компьютер молын урт талд нөгөө Canon Center гэж байгаа. Тэр Canon Center дотор ч бас яг юм нөгөө компьютер тоног төхөөрөмжтэй холбоотой юмнуудыг зардаг яг дараалал юм хоёр төв бийж идэг. Тийм. Тэгээд засвар нь болохоор юу артлынхаа ланд дотор илүү төлхөө байдаг. Ялангуяа би нэг давхраар нь тий. За өдрийн мэнд. Наяарав. Өдрийн мэнд. За гэртээ ямар компьютертэй байгаа вэ? Dell ноутбук. За Dell ноутбуктэй байна. Inspiron.
За тэр юугийн сайн мэддэг үү? Нэг 3 жилийн өмнө авч ирсэн дээ. За. Одоо ч тэр Би нэг инспирашн байхгүй болсон. үйлчилгээ авсан талаараа нэг за сэрэмжлүүлэгч гэх юм уу эсвэл надад тохиолдсон юм байна. За би дуудлагаар компьютер засвар үйлчилгээ хийн гэсэн тийм дуудлагын утсаар дуудаад үйлчилгээ авсан. За нэг Wi-Fi орохоо болчоод за тэгээд офисын програм нэг лиценз дууссан гэсэн нэг 2 шалтгаанаар. За тэгээд дуудаад яасан Wi-Fi-ийн засаад Wi-Fi дээр нь болохоор драйвер нь устцсан байна гэд. За офисын програм суулгаад нэг 90,000 төгрөг болсон юм аа. За тэгээд тухайн үед за би нэлээд үнэтэй юм байна да. Одоо чаддаггүй бол баг мөнгө гарахгүйгээр хийчих боломжтой гэж зүгээр би дотроо бодож байгаа. За яг үйлчлэгээний хөлс мөс нь ордог баха эн чинь төгжрээнд яваад тэгээд хэсэг хугацааны дараа нэг удаагүй нэг 14 хоногийн дараа дахиад Wi-Fi нь олгох болчоод нөгөө засварчнаа дахиад удаж байгаа. Тэгсэн ирээд юу яаж байгаа. Таних энэ вирустэй учраас ингээд драйвер нь устдаад байгаа юм байна гэд. Дахиад 30,000 төгрөг авчихъя. Тэгэхээр яг зүгээр энэ дээр би нөгөө дотроо дүгнээд яхад бол тухайн үед бол би юу ч хэлээгүй тэгээд дуутсан болохоор үйлчлэгээ нөөсөйг явуулаад баяртай гэж явуулсан. Тэгээ засвар маань одоо юу гэдэг Wi-Fi анх юу яхта онцлохдоо за таних энэ юу чинь вируснээсээ болоо гэдэг анханаас нь тэрийг нь засварлах бас боломж байсан болоо. Тэгэхээр бас нөө засварчдын маань ур чадвараас янз л ах шиг байна л та. Тийм нэг юу. Тэгээд өшөө нэг би ноутбук нано компьютер гэдэг энэ бөмбөгрийн ажилтнууд орон зайгийн 2-3 давхраас 2 удаа ноутбук авч ирсэн юм ба. За. Тэнд бол их зүгээр би нөгөө завгүй учраас дуудлага дуутсан. Тэнд бол хэрвээ би аваад очсон бол баг үнгүй шахуу. Манайхаас компьютер авсан учраас гэдэг үнгүй шахуу юмнуудыг хийгээд тийм шүү дээ. Тий, нэг тэрийг нэг болгоод жишээ тийм. Ер нь нэг юм харьцдаг хүнтэй болчихвол айгүй амар санагддаг шүү дээ. Ер нь авсан газар нь тийм ингээд баталгаа засвар дууссан ч гэсэн авсан газар нь авчичоод танахаас авсан юм байгаамаа ингээд засуулахад ядчил үнгүй биш юм аа гэхэд хямдхан засна. Тийм шүү дээ. Тийм баг. Тэгэхээр бас дуудлагаар засварладаг улсууд маань бас анхаараарай нөгөө үйлчлэгээ сайжруулах хэрэгтэй гэдэг байдлаар. Тэгээ бусдад бас хэрэгжүүлэлэг болж байна тийм. За холбосон баярлалаа сайхан өнгөрүүлээрэй. За ингээл нэг өхрийн эвэр дөргөл 1000 өхрийн эвэр дөргдөг. Тий. Нэг нь ингээд нэг жоохон сэтгэл ханамжгүй үйлчлэгээ үзүүлчихэнгууд ингээд бүх компьютерийн дуудлагын засварчид ингээд нэг итгэлгүй юм шиг болчих гээд идэг тийм аюул биш үү. Bimter Jelly гэдэг хэрэглэгч бичсэн байна Facebook хэрэглэгч. Компьютерийн онлайн сервис програмуудын лиценз гэх юм бол Tech Varez айгуу сайн мэлээ гэсэн байна. 8811 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За гэртээ ямар компьютертэй байна? Гэртээ би ч одоо өгчмөр юугаа сонсгол юу? Тэг ин зүгээр уцаараа ярина шүү. Уцаараа ярина шүү. Тий. Тэгэд юугаа компьютер биш ээ. Радио унтраач. Радио тий. Гэртээ нэг суурин персонал гэдэг шүү дээ. За тийм. Бас нэг амтсын нэг ноутбуктэй. За. Хэр удаж байна? За баг 10 жил болсон баг шүү. Сайн ноутбук юм да 10 жилийн дараа амьдарч байгаа бол тий. Нэг Sony-гийн нэг тухайн үед л бас их ойл ноутбук гэж авч ирсэн. Sony-гийн нэг том мөртлөө нилээн нэмгэн ноутбукуд байдаг гэсэн тэр үү? Тий. Нэг айхтар хүнд. Тийм ээ. Нэг юм нэг бөмбөрдөөч юм шиг. Тий. Нэг бөмбөрдөөч юм шиг тийм ноутбук. Тэгээд нэг нүүрэн дээр нэг юу лээ? Нэг VIO гэсэн нэг Тийм. Одоо үгээд жирэг тэрийг тааж хэрэглэхгүй баг дургуй тавьдаг болсон байна дөө. Угаасаа тийм шүү дээ. Хүн болохоор тэгэл байгаа л байгаа. За засвар үйлчлэгээ хийх бол хаана хандж байна? Засвар үйлчлэгээ хийхээр би юу яадгийг. Тэр нэг компьютер лаан дээр өөрөө авч очивол тэгэл тэр доор нь ч юм уу, дээр нь ч юм уу сүүл рүүгээ дээр нэг компьютер дээр зарж байгаа хүмүүс чинь айгүй тэгээд мөнгө өгчгөр ингээ формат өгчдөг шүү дээ тий. Тийм батсан байна лээ. Йоо тэгээд формат болчихлээ. За тийм goed байна. Тэгээд нэг юм элгсэ энийг яагаад
Юу гэхээр энэ компьютертэй холбоотой юм чинь принтерийг хэдүүлээ бас ярил л да тий. За болно яг үнэ. Принтер ярьж болно. Тэгэхээр манай оюутны ангийн тухайн үед л ингээ оюутан баг чинь 2000 одоо 2 он чинь нэгдүгээр орж ирсэн гэсэн. Тэр үед ингээд бид нар чинь компьютерийн дээр айгүй ховор мэддэг хүүхэд айгүй ховор. Манай бадам гэдэг хүүхэд айгүй ингээд мондог компьютерийн дээр ингээд мэддэг. Би сүүлд нэг төгсөж байгаа үед 2006 онд төгсөхдөө нэг компьютер хэрэг болоод тэгээ компьютер даандаас очиад хүчээр ингээд компьютер авч байгаа шүү дээ. Десамбер 2000 бид. Түрүүний хоёрын ширээмрээ авсан гэдэг ярьсан шүү дээ. Яг ингээд одоо ширээ авах юм ах уу гэдэг ингээд авч ирсэн. Тэгээ тэр үед манай тэр бадам найз ингээ компьютерын дээр ингээ айгуу сайн мэддэг. Одоо миний тэр компьютерын тэрийг янзлж өгдөг, тэгдэг ингэдэг янзлж өгдөг гэх юм мондог найз байсан байхгүй юу? За. Тэр юу яаж байгаа юм? Принтерийн одоо юм хорны одоо хор дуусчуд сольмож өгдөг нэг юм бүсгийн үзүүлж байгаа юм байлаа. Тэгээд энэ тэр принтер асуудалтай юм байвал манай тэр найзараас бүсгээрээ л гэж. Танаа найз чи хаана байдгийг? Манай найз одоо тэр би яг байсан зааж гэж чадахгүй нэг утсан надад байдаг. Тэгээд утсаар нь ингээд хүмүүс нэг дуудлаар ингээд очиод байгууллага албан байгууллагч байдаг юм уу, айл гэрийн принтер ингээд янзлж өгөөл бүр шаардлагатай зарим нэг юу мөр утсаар ингээд зөвлөм өгч тийм байлаа гэх юм мондог найз байдаг. За манай лайвын доор найзынхаа утасны дугаарыг коммент хэсэгт бичээрэй. Тэг хөө. Тэгээ 8434-д утастай нэг мондог найз байдаг юм. За. Асууд тийм принтер янзлж байгаа юм байвал манай тэр найз их мондог шүү. Одоо найдвартай юм байл шүү гэж хэлдэг. За холбоосон баярлалаа өдрөө. Хэрэгтэй л юм байна. За их сургуулийн 1-р байрны урталт бас нэг дараа одоо юу гэдэг вэ лээ да. Олон үндэсний хоол моолтой нэг газрын хойшоо харсан бас нэг компьютер төв байсан шүү дээ. Тий. Тийм. За нэвтрүүлгийн дэмжийн ажлагчаар Хаан банк дэмжиж ажиллаж байгаа. Хаан банк онд остол нэг өрөө байр, жилийн автомашин, аяллаа эрх хадгаламжийн эрхтэй хамгийн том урамшууллын сантай танд талархын аян зарласан байна. Та нэгдүгээрт нь Хаан банкны картаараа хааны бус төр гүйлгээ хийх, хоёрдугаарх нь төгрөгийн 6 сараас дээш хадгаламж нээх, сунгах, орлого нэмэх, за гуравдугаарт хааны бусаар орлого хүлээн авах тутамд тохирлын эрхтэй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны Facebook хуудаснаас авах боломжтой. Манай нэвтрүүлгийг Хаан банк дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За энд нэг сонирхолтой комент ирсэн байсан. Никониум гэдэг ийм Facebook хэрэглэгч байна. Компьютер молын 4 давхурт 4025 тоотод байдаг хүн бол домог засварчин байгаа шүү. Зарим асуудлыг компьютер мол дотор ажилладаг хүмүүс нь хүртэл за тэр ээгийн ахаас өөр хүн мэдгүй гэх зэрэг гинэ. Гой. Тийм хүмүүс байдаг. Тий. Компьютер мол гэдэг нь дүлгөө нуурын энд байдаг. Энийг хэлж байгаа шүү. За тийм. Компьютер ланд гэдэг нь баруун дөрвөн замын тэр өнөг голомт багнаа тэнд байдгийг хэлж байгаа шүү. Хооронд нь ялгаж салгая шүү манайха. За 95 өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайн байна уу? За сүүлд хизээ компьютер засуулав? Ямар шалтгааны улмаас засуулав? Юу нийдэрсэн? За би ер нь гадуур засуулж байгаагүй дандаа өөрөө амьддаг. Аха. За яаж засаад байна? Мэргэжлийн хүн юм уу та? Ерөнхийдөө бол өөрөө зүгээр сурсан. За бид нар ер нь бидний үед бол сургаасаар арга байгаагүй. Одоо би бас нэг тухайн үед бас нэг фитнес админ хийдэг байсан. Оюутан ч байсан даа тэгээд. Ингээл яг хоо нөгөө манай босс бол одоо гаднаас хүн авчир дээр янзлуулаад мөнгө өгөө явуулдаг. Сүүлд нь би өөрөө сураад нөгөө боссоос өөрөө мөнгөний авч янзалдаг болоо. Тэгээд ерөнхийдөө бол өөрөө сурсан да бүгднгийн. Хамгийн ихэд форматаас нь хаваад тэгээд юм болсон да. Тэгсэн бид нар ч форматлан нэг хэдэн програм суулгачих нь тэгээд нэг ойрхон зуурдаа нэг танил айлууд майлуудаар очиод хөрхөн алтур өдөр хийждэг байлаа шүү бас. Хийн тэгээд сүүлд өөрөө угсардаг боллоо. Нэг хэсэг компьютер угсард зарлаа. Тэгээд одоо бол тэгээд ерөнхийдөө бол өөрөө л юу ачих юм аа. Намайг нэг байхгүй манай компьютераа болохоо нөгөө хүүхдүүд маань бас тоглох болохгүй асгүй байхлаар нэг хүн дуудаж ирж янзлуулсан гэсэн яг хөө тэгээд зарим нь их гоё сэтгэлтэй янзлуулдаг л манайхыг ирж янзлсан хүн бол сэтгэлгүй зүгээр нэг арга цагаал тэгэл өнгөрөө явсан байсан. Би өөрөө ирж байгаа юм. Энэ нь зүгээр өөрсдөө сурцсан бол нэг боломжтой юм гэж бодсон да. За баярлалаа. Холбоосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Баа. За. Өөртөө сурч нэг юм энэ тентхийн халтур их бас нэг юм шипи бай тээ. Одоо бол тийм энэ ч халтур хэлэхгүй. Мэргэжлийн үнэхээр супер хүн биш бол спортын төв ордны яг эсрэг талтай одоо тэр туушингийн байранд гэсэн үг шүү дээ. Туушингийн биш одоо тэр нэг Автобусны буудлын артлын хідэн яг тэр юуны дотор манай нэг найз интернет кафе байсан. Манай Пүрвэ гэдэг найз интернет кафе байсан. Тэр авраг бол надаас хамаагүй өндөр зэрэглэлийн нөхөр байсан л да. Тэгэл сүлжээгээ үнэхээр дийлхээ болоод учрыг нь олгоо ойлгохлоор Пүрвэ рүү гэл ярьдаг. Пүрвэ ирж миний сүлжээг буцааж хэвэнд нь оруулж өгдөг гэдэг тийм л байсан шүү. За дараагийн сонсогч 89 тэгнэм өдрийн мэнд. Байсан мэн үү? Сайн байна уу? За өдрийн мэнд ээ. Өдрийн мэнд. За ямар компьютертэй байна? Эсви. Эсэр. Эсэр. PC юм уу? Тий. За PC ноутбук. За. Тий. Хэд оных юм? За би нэг 2017 онд лавсан юм уу чаа. Тэгээд тэрийг одоо нэг хаяа нэг хэрэгтэй байх гэлтэй. За. За тэгээд нэг жоохон гацад төгсөлт болохоор ерөнхийдөө одоо нэг сүүлийн хүүхдүүд өөрийнхөө хүүхдэд л өгч идэж шүү дээ. Тэгээд тэр нь айгүй амар санагддаг. Тэнгүүд нөгөө чинь YouTube юу гэдэг Google-аас хайж байгаа л камерт нэг янзлаад байдیں۔ Тэгээд бас нэг сэрэмжлүүлэх нэг марк юм л гээд нөгөө ноутбукийн юу өдрөө бас нэг хамгийн нэг нууцтай юмнуудаа нөгөө юу яах одоо юу гэнэ одоо нэг хүн амтнд одоо ингээд нэг одоо Google одоо ингээд засварын хүнд нэг удаа нэг өгсөн байхгүй юу? За. За тэгээ нөгөө Google IT chief-тэй ингээ юм байна гэдэг энэ тухайд нэг тоогоорч хамгийн нэг 2 удаа хаад нэг форматлуулах гэдэг өгсөн. Тэгээ өгсөн чинь дараа нь ингээ хизээ нэг жилийн дараа байлуу. Тэгч миний Google IT-г ашиглаад яг тухайд ингээ бид нөө цагтаа сэргийлэхээр яваад ингээ үтэн чи яг нөө бүр 2 жилийн өмнө миний тэр авсан тэр залуу байсан баахгүй. Засуулсан залуу. Бас. Тийм. 2 жилийн өмнө янзлуулсан залуу минь 2 жилийн дараа миний нэг Google ID одоо тэр нэг юу өдрийг ашиглаад бас нэг юм зарилсан маркинг хийцэн. Тийм, тэн дээр нь бас жоохон анхаарахтай юм шиг үлээ. Бас нэг хамаагүй бас нэг код мод одоо юу гэдэг тоо засварч бид нар чинь өөртөө нэг сайн мэдхгүй одоо би өөрөө нэг 40 орчим насны хүн баггүй. Яг. Тэгээ нөгөө мэдхгүй ахын дунаа чи ингээд нөгөө нэг ийм кодтой тааж нөгөө таасан дээр бичсэн юм авч өгсөн чинь 2 жилийн дараа надад татаад нэг тэгээ одоо ч одоо яасан чинь яг 2 жилийн өмнө зүгээр нэг компьютер форматлах гэсэн чинь би мэдгүй шүү дээ. Тэр ID-ний юу код нь хэрэгтэй болов уу гэж өгсөн чинь тэрний миний имийг ашиглаад бас нэг асуудал гаргасан гэсэн. Яг үнэ. Стабот одоо нөгөө орчин үеийн хүмүүс чи угаасаа нөгөө юм хүссэн нөгөө нэг Facebook одоо юу YouTube юу гэдээс өөртөө юм ааждаг. Одоо бид өөрөө хүүхдүүд манай хүүхдүүд 20 гарнаас нэг залуу байдаг. Өгчигээд өөрөө өгч жоод өөрөө нухтаараа янзлчихдаг байхгүй юу? Тэгээд би нөгөө сүүлийн үеийн одоо нөгөө энэ янз бүрийн нэг юм ноутбук гэдэг мэдгүй байгаа. Болж байгаа нь ашигладаг хүн чи одоо тэгээд Яг. Тийм. Тэр бас нэг анхаарах хэрэгтэй юм билээ. Нэг дуудлын бас компьютер засвар янз тийм код мод нь хөлсөл дараа нь цолдог ч юм уу яа тийм. Тэгээд ямар ч нэг хэлсэн та тийм байт юм билээ шүү. Аюулгүй байдлаас хангах тийм. За үнэхээр хэлж би өглөө баярлаа. За. Би ч бас нэг юм тугалган агнуур хийчдэг байсан байхгүй. Бүр залуу техникчдийн станц залуу техникчдийн ордон гэж багт би нэг микропроцессорын дугуулсан гэдэг юмд явдаг байсан. Тэгээ тэр мас сүүлд ингээд компьютертэй ноцолдог хэвээр. Жинхэнэ амьд орсон шүү дээ. Нэг жижигхэн юм нэг сипүм солихон болгоход ч нь бол гэж үлээж байгаа тавиа цаадлаас нь хоёр ингээл тэгэл янзлждаг л байлаа бас. Ингээд юм байлаа. Яг ингээд нөгөө ийм чиглэлээр ажилладаг хүний хажууд ингээд байгаад хар хүмүүс яаж ингээд тэгэхээр нэг ханддаг хүндэл хандчихдаг болчтой юм байлаа. Ямар ч асуудал гарсан. Одоо принтер авах гэж байгаа бол заалган, компьютер авах гэж байгаа бол заалган, камер сүрлүүлэх гэж байгаа бол заалган. Ерөөсөө л яг ингээд инженер гэдэг хүнд нэг ихтгэлтэй хүндэл ойр ойрхон дахин хандаад ах юм бол ийм нэг ямар нэгэн пассвортаа алтна, ямар нэгэн маалтна, мөнгөөр хохирно, цагаар хохирно гэсэн асуудал багт. Амар л юм л. Принтерийн хор солино гэдэг чинь бас л чанга ажил байлаа шүү. Өөрөөсөө солих гол нэг запас гэж нэг юм байдаг гэсэн. Тэгээд нөөдгийг ингэж нэг бүрчлэн задлж агаад нөөдгийг ингэж хийгээд тэгээд тэр хооронд чинь хөөрхөн халтагтаа л авна те. За ялангуяа бас нэг юм өнгөт принтерийн орнууд чинь шприцтэй. Шприцаар аваар ингэж шахдаг юм байсан. Тэгээд тэр үнгээр бас л нэг мөнгө болсон нөхдүүд л явдаг байсан. Тэгээд би бол айгүй сайн санаж байна. Одоо компьютер ландын нэг давхарт одоо ч байгаа. Jeting гэдэг баг. Тэднийх бол бүр миний л мэдэх баг 2000 оны үед л
тэр одоо спортын төв ордны хойдлын залуучдын холбооны урагшаа харсан хаалганд л байсан. Тэгэл явсараа байгаад одоо болтол яг ингээл компьютер принтерийн хормороор дагнаал тэгэл байж байгаа айл байна шүү бас. Зөвхөн ингээд нэг салбараараа дагнсан тийм нөхдүүд бас байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Кафе Баскучи хамтран ажиллаж байна. За кафе Баскучи. За энэ кафе Баскучиг яг ингээд Монголд оруулж ирээд нутгшуулж байгаа газар нь бол Юнагийнхан. Тийм, Юнаг бол кафе Баскучи байна. Ахад нөгөө нэг Red Panda. Яг үнэ. Red Panda. За энэ хоёр байгаа. За тэгэхээр Италийн алдарт кафе Баскучигийн 3 дахь салбар нь Incanto оргил супермаркет нээлттэй хийсэн. Манайд шүү дээ. Би яг хажуугаар нь гарсан шүү дээ. Оргил орж нөгөө хүн сахгүй яг яаралтай явж байсан учраас аваагүй. Гэтэ эднийхэн яг нээлттэйгээ тухайд өнөө байршуулаад шаармаар болоод амар гоёсэн орхисон гэж одоо. За ямар ч байсан ойрхон ирсэн нэгцсэн юм байна гэж одоо өнгөрсөн шүү. За эдний зүгээр онцлог нь бол ийм л юм байлээ. Би тэр нөгөө нэг хамгийн анхны нэгдсэн салбар гэж яриад байдаг Nomi United гэдэг үү те. Ном макро дотор нэгдсэн. Ном макро дотор яг ном макро дотор явж байхдаа харсан. Ном макро ч өөрөө тийм нэг юм юу гэдгийг музей шиг газар байлаа шүү дээ. Тийм музей шиг газар байлаа шүү дээ. Тэрний дотор нь кафе Баскучи бас тэр яг дэлгүүр дотроо байж идэм билээ. Тэгээ одоо ингээд худалдаа аваад хийж явж байгаа хүүхдүүд тэрнгээр тэр нэг аквариум тэр амтны чихмэл мөхөл сонирхоод явж байгаа оронд нь өөрөө 50 сайхан сууж агаад кофе мөпигөө уучих тийм гоё тухтай орчныг бүрдүүлсэн билээ. Яг үнэ. За одоо юу ойрхон нэгдсэн учраас зорж очиж эдний амттнуудыг амтлаа гэж бодоод байгаа. За кофе нь бол угаасаа ярих юм байхгүй чи Италич кофегаараа алдартай тэр кафе Баскучи бол 1883 онд Италийн Монтечериньян гэдэг юм хотод үүссэн гэдэг байгаа шүү дээ. Дэлхийн 25 гаруй улсад 600 гаруй салбартаагаар кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг юм нэр хүндтэй брэнд ээ. За кофетэй нь бол ярих юм байхгүй. Сайхан амттай. За би бол эдний яг нөгөө нэг амттнуудыг нь зорж очиж идий гэж бодоод байгаа. Бүр үнэхээр яг ингээл яараагүй байсан бол би бүр тийш яг ороод гарна л та. Яарч исэн тэгэл ингээл хараал өнгөрөхөд ингээд хоргон дотор ингээд нэг юм гоё үнэт идэл байгаа юм шиг айгүй гоё юм үзмжтэй бүтээгдэхүүнүүд тавьсан байлээ. Маркетингтаа айгүй гоё үг олсон байлээ. Итали зүрхтэй Монгол сэтгэлтэй брэнд гэж. Ийм гоё брэнд нэгдсэн байгаа. За энэ 5 дахь орчин менюний өргөн сонголт Cafengo кофе зэрэг энэ зүйлээр бол хэрэглэгчдэд үргэлж чанарын өндөр түвшинд үйлчилдэг ийм хамт олон байгаа шүү. За баярлаа. Манай нэвтрүүлэгтээ кафе Баскучи хамтран ажилласан. Та бүхэн ойрхон бол Incanto оргил супермаркетын салбарт нь очоорой. Далдал 1883 гэдэг утастай. Далдал 1883 шүү. За баярлаа. За. Элдвшпийн нэвтрүүлэг маань үргэлжилж чинь дараагийн сонсогчоо 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар дээр хүлээж авнаа. За хэдүүлээ өнөөдөр компьютерыг яг хэрхэн засуулж ийн, хаана засуулж ийн, хэн хандж ийн гэд энэ тухайгаа ярина. Түрүүний тэр нөгөө сайн застдаг хүмүүсээ бичдэг тэр уул надад аягүй гоё байсан. Тэгээд компьютер чи өөрөө ингээд тоосыг байнга цуглуулж идэг. Нэг сенс нь ингээд нөгөө нэг гадаа байгаа тоосыг өөртөөгөө татж оруулж ирээд нэг ингээд болон руугаа заавал ингээд хурааж идэг байхгүй. Тэр сенс чи ингээд агаар эргэлт үүсгээд байгаа ч гэсэн газараа богинуулждаг. Тэгэхээр хэрэг гэртээ PC-тэй буюу персонал компьютертэй бол жилдээ ядчныг 2 удаа задлаад тэр тоос одоо хуралдсан хог навшиг нь цэвэрлж байгаараа. Тэгэхгүй бол тэр чинь яваандаа яадаг вэ гэхээр компьютер чинь өөрөө халахтай тэгээд жоохон байдсан ч гэсэн гинт унтрах гэх мэт энэ аюултай нөхцөл байдлын эхлэлэнд тэр болоод байдаг шүү бас. Ялангуяа нөгөө нэг юу яд юм бэлээ шүү дээ. Хүчин чадал сайтай компьютерүүд чинь 2 давхар сенстэй байдаг. 2 давхар сенстэй нэ гэдэг чинь 2 дахь их чороо тоосыг аавна гэсэн үг. Тийм учраас ойр ойрхон цэвэрлүүлээд авахгүй. Одоо танай нөхрийн зарж байгаа тэр тоглоомны компьютерүүд чинь бүрэн 4 секунд бүт байгаа шүү дээ. 4 секундтэй 2 тийм юутай сенстэй тэгэнгүүтээ бүр ингээд дотроосоо ингээд гэрэлдэж харагдаг роллер моллертай яасан усан системийн стейж гэнэ. Яг үнэ усан тийм сенстэй. Яг гэрэл мэрлэн бүр зүгээр ингээд дисконд байгаа юм шиг л гэрэлтэй. Яг. Тэгээд нэг юм нэг терминатор шиг зөвүүн дизайн мэлтэй болсон тий. Кейснүүд нь хүртэл аягүй чухал байд юм байлээ шүү дээ хүүхдүүдэд. За тэгсэн чинь одоо ингээд яг нөгөө keyboard, гар маус энэ төр бүр яг юм одоо маус нь жишээлбэл ер нь дунджаар нэг 500 сая төгрөгийн үнэтэй маусаар яг юм зориултын тоглолтын хүмүүс бол тоглож шүү. За keyboard нь ойролцоогоор нэг 250 сая төгрөгийн keyboard гэдэг ч юм уу тий. Яг юм тоглолтын хүмүүст бол ийм тусгай компьютер яалтч хэрэгтэй юм билээ. Манай хүүхдүүд тусдаа ноутбуктэй юм билээ. Бүр эхнэр нөхөр нь тусдаа мань мэт бол толгой иргэм гинэ сараа. Ер нь тийм байгаа.
Одоо бидний одоо нэг хэсэг чинь бид нар чи одоо юу гэдгийг ингээд малын гаралтай буюу аргал хорголоо хааш нь хийх вэ гэдэг ихлэ хогны проблемтэй болсон бол дараа нь одоо ахын хог аягдлаа хаашаа хийх вэ гэдэг асуудалтай болж байгаа. Одоо цагт бол одоо энэ электрон хог аягдлыг яах вэ гэдэг проблем үүссэн. Яагаад гэвэл эн чинь ингээд цаг хугацаанд дуусаад гар утаснууд ингээд чагсаалтаас гарч байгаа шиг яг ингээд компьютер ч гэсэндээ дараагийн апдейт хийхээ оронд дараагийн үеийн компьютерыг авах нь бараг хямдхан болцоод ингээд маш хурдан ийм электрон хог аягдлууд гарч байгаа. Хүн болгон толгойтой хүн болгон өөр ингэсэн хог аягдлыг гаргаад эхэлсэн байгаа шүү. Надад одоо анх нөгөө дүүгээ оюутан болж байхад 2000 хэдэн онд 16 17 онд ч юм авч үжсэн ноутбук байна л да. Тэгээд тэр одоо яг хуу засаж сайжруулад юуг нь ямар нэгэн идэнгийн солих юм бол гайгүй л компьютер байх. Гэхдээ л ашиглахгүй гэрт ингээл байгаа л байгаа байхгүй. Тэгэл тэр одоо бол тэрийг засахгүй хизээч засна. Угаасаа засаад ч нэг хайжил таарна. Би бол жишээлбэл компьютергүй 90 үеийн хүнтэй манай эхнэр жишээлбэл компьютертэй л байсан. Тэгтэл бид нар бас нэг ноутбуктэй байсан. Хүү нэг ингээд нэг хүнээс авсан second hand компьютертэй байсан бол одоо охин бол хамгийн сүүлийн шинэ компьютер аваад явж байгаа шүү дээ. Компьютертэй холбоотой надад нэг амар сонин түүх байдیں۔ Оюутан байх чинь ингээд нөгөө тухайн үед чинь жоохон ядуу оюутан байлаа. Тэгээд ээжрээ нөгөө сургалтын төлбөрөө төлүүлж байгаа учраас юу яаж чадахгүй, компьютер авъя гэж хэлж чадахгүй. Тэгээд бидний үед чинь нөгөө 70,000 өгдөг байсан. 70,000 төгрөгийн стипенд сарын 70,000-ыг чинь улирлаар нь авдаг. Тэгээд 3.6-аас илүү 3.8-аас дээш голчтой сурах юм бол тэрийг яг ингээд даблтаж авдаг байсан байхгүй. Сард 140,000 төгрөг. Тэгээд улирлаараа болохоор тэр чинь 3 юм уу 4 сарын нэлээд орохоор 540,000 төгрөг болчдөг. Тэгээд би нэг тэгж авч жагаад 300,000 төгрөгөөр өөрөөсөө харамтан байж иж нэг хар хорингийн тэндээс нэг залуугаас очиж компьютер авч ирсэн байхгүй MSI гээд. Тэгээ компьютертай олчоод хичээлээ хийдэг болоод хүнээс компьютер гоохгүй болцоо айгүй сайхан байжсэн чинь нэг давхрын оюутны байранд амьдардаг байлаа. Тэгсэн чинь хавар цонхоор хулгаараад миний цүхийг ингээд юуны цанаас ингээд тэр компьютертэй аваа явцсан. Компьютертэй аваа явцсан. Тэгээд хайр ноутбук алдсан. Ийм гонигтэй түүх байдаг л та. Тийм байна. Өстой гонигт түүх юм байна. За тэгээд яг өнөөдөр бол бид нар бас нэлээд хэдэн хүмүүс холбогдлоо. Бүгдээрээ л маш чухал юм ярьлаа. Ялангуяа тэр нөө өөрийнхөө нууцлалыг алдахгүй байх гэдэг бол маш чухал байлаа шүү. Ер нь бол. За тэгээд хидэн засварчдын хаягийг бид нар хилээд өгчлөө. Ер нь одоохондоо байгаа Монголын компьютер засварын 2 том төвийг бол хилээд өгч. Computerland, компьютер мод 2 одоо та бүхэн мэддэг болсон. За оюутан сурагчдыг залуу хүмүүсийг дэмжинэ гэвэл одоо юунд эвтэ 4 амтны хөшөөний баруун зүүн хойдолд нь компьютер техник мэрэгжлийн сургууль гэж сургууль байгаа. ТЭМС гэж. Тийм сургууль байгаа шүү. За баярлалаа энэ дөрөв нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон. Номын Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүг ухаалаг сонголт гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаа. Баярлалаа. За мөн кафе Баскучи хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээ авансаар 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаахаа. За баярлалаа.